Сайн байцгаана уу эрхэм DBS-ийн үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэдээг алтхан дэвшүүлж байна. Төвөмбөсийн DBS-ийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас шинэ мэдээлэлтэйгээ уулздаг мэдээллийн хөлбөрөөр ээлж шинэхэн дугаараараа өнөөдрийн аймаг орон нутгийн мэдээллүүдтэй анхаарлаа хандуулаарай үзэгчдээ. Эхний мэдээлэл үзүүлье. DBS-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хандив аяны мэдээллийг бидэнд хандсан иргэдийн хүсэлтийн дагуу бэлтгэдэг уламжлалтай байлаа. Энэ удаа Дархан аймгийн Шарангуй сумын Харьяат 9 сартай Анант хүү бөөрийн хор тавдартай гих хүнд оншийг сонсож эмчилгээний зардалд яаралтай 270 сая төгрөг бүрдүүлэх шаардлагатай болоод байгаа юм а. Энэ талаараа түүний ар гэр хандсны үндсэн дээр бид дараах мэдээллийг бэлтгэлээ. Би өөрөө тусцсан бол арай надад хамаагүй дээр хас энэ жоохон хүүхдээ ингэж амар өвдөлт мэдрүүлж ингэж хүнд өвчнө. Яагаад болохоор миний хувьд болохоор үнэхээр хэцүү байна. Бас 2 сартай ахт нь бол үзүүлжсэн байхгүй. Тэгэхэд бүх эргэтэн зүгээр хэвэн гэдгийгсэн. Тэгээд сая ийм хариу сонсож хүүхдээ ийм байдалд хүрсэн гэж огт төсөөлөөгүй. Бүртээ ээж алах юм. Би дээрд нийтэд толомжоо гарыг сунгаад өөжл гэж боож. Сайн байцгаана уу үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэдээг хүргэж байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд Монгол улсын хэмжээнд хор тавдрын өвчлөл за хэнийг ялгахгүй маш хүн дээр одоо өвчлүүлж байгаа. За үүний нэгэн жишээ бид бүхний харж байгаа 9 сартай энэ бяцхан хүүд бол туссан. Тэгээ гэр бүл хайртай дотны хүмүүс нь хамгийн хүнд цочир мэдээ болоод байгаа. Учир юу гэвэл та бүхний харж байгаа Дархан аймгийн Шарангуй сумаас одоо манай студид хүрэлцэж зорж ирсэн чин зоригийн Анант хүн маань ердөө 9 сартай боловч за саяхан бөөрийн хор тавдар гэдэг маш хүнд оншийг сонссон байгаа. Тэгээд түүний гэр бүл ойр татны хүмүүс нь манай телевизэд хандаж за хандивын аяныг аль бие усаар эхлүүлж та бүхнийхээ буйны гарыг одоо өсөж байна. Хандивын гарыг одоо өсөж байна гэсэн үднээс та бүхэндээ энэ хүн мэдээлэл хүрэхээр бид бүхэн сууж байгаа. За Ананда. Тэр арай минь гоо. Ананда. За энийг авч гана. За өдрийн мэдээг хүргье. Тэгээд маш энэ хэцүү мэдээг хизээ анх сонссон бэ? За яг ямар онцтой байгаа вэ? Одоогоор ер нь хими эмчилгээ эхэлсэн үү? Энэ талаар хоёлаа. За бүх Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэдээг хүргэе. Бид хоёр хамгийн анх 11 сарын 14-нд энэ мэдээг сонссон. Энэ жоохон хөлт маань ийм хүнд өвч ирсэн үнэхээр хэцүү байна. Бид нар нөгөө ханиад өгөхөр ямар хэцүү байдаг лээ те. Тэгэхээр энэ өвчин миний энэ жоохон хүүхдэд ямар хэцүү байгаа вэ? Хүүхдийнхээ өмнөөс энэ өвдөлтийг би өөрөө мэдрэх юмсан. Гэл хүүхдэд тэрвэл эмчилгээг нь хэлэхээс өөр ямарч арга болоо. Тэгээд хим эмчилгээ бол хийгдээд эхэлсэн байгаа. Хим эмчилгээний явцад үнэхээр ядарч байгаа хүнд хүүхдийн хөлс ингээд бүр цугаа. Дээрээс нь айгүйх ядралттай. Одоо ингээд бид хоёр 3 дахь хоролтоосоо эхлээд үс нь унаад эхэлсэн. Бүр айгүй юм өтгөөстэй идэгсэн гэсэн чинь унаад одоо энэ өөрөө халцраад энэ минь бүр ингэж яваад гэсэн чинь өчигдрөөс эхлээ бүр ингээд том томор унаад. Тэгээд завир ихтэй шүн дөрөөс унтахгүй уйлал. Тэгээд өөрөө бол одоо тэгээ нойргүй байсан ч хамаагүй хүүхдээ л өвдүүлэхгүй хансан л гээд аль болох тэгээд хичээгээл ээж нь. Тэгээд хөөрхөнд өөрөө одоо ингэ нөгөө бас бөөлж байгаа байхгүй. Тэгээд шинэлэнсээ гартлаа бөөлжүүл ингээл хүснэ нараал бүр твдсэн ирнэ. Нэг 10-20 минут олонгуудаа хөөрхөн энийгээл юу ч олоогүй юм шиг тоглоол дуулаад бүжиглээд өөрөө айгүй тийм дуу сонсох дуртай. Ай сонсоол бүжиглээд тийм хөөрхөн. Ямар ч тэрийгээ бол хөрх юм тэгэл яахгүй. Тэгэл хүүгээ тэгж дуулаад бүжиглээд энийг хэрнэ. Хүүгээ хараад арай сэтгэл маань юу агаал тэгэл байж гин. Одоо ер нь эмчилгээний зардал хэдэн сая төгрөг шаардлагатай вэ? Аль улсын эмнэлэгт хандаад байгаа вэ? Бид хэд юу яасан 2-3 эмнэлэг ер нь судалж үзээд. Тэгээ 50 улс миний өвөг эмчлүүлэх боломжтой гээд одоогийн байдлаар эхний байдлаар бол 270 сая бид хоёрт хэрэг болчоод тэгээд Монголынхаа бүх нийт ээжүүдээсээ бүх гэр бүлтэй хүүхдээ хүн болгоноос бид хоёрт туслаач ээ. Нэг шир 1000 төгрөг бид хоёр таньдуулаад өгөөч ээ гэж л тусламж гуйгаад хэлсэн байна л да. Хор тавдрын хэддгээр шатандаа гэж эмчнэр маань хэлсэн бэ? Шинэ тухай. Одоохондоо болохоор нөгөө нэг манай хүүхдээ чинь нэгдлийнхэн бөөрн
Тэгээд нөгөө цаанаага эргэтнүүд нь бүгд ингээд дарагдсан. Тэгээд одоогоор яг ямар вэ гэдэг нь бас яг нарийн шин мэддэхгүй байгаа. Хаалгаанд орсны дараа мэддэн. Дээрээс нөгөө нэг гол судсаа дайрцсан байгаа нь бүр хамгийн эрсдэлтэй аюултай байгаа байхгүй. Тэгээд нэг өдөр ч гэсэн одоо бид хоёр бүр аюу алчиг болчиход байна. 1-2 хоногийн өмнө бид хоёр хурдан хаалгаандаа орчих юм бол хүүхд маань арай эрсдэл нь байхаас нь хоног нэмэгдэх тусмаа бид хоёрт бүр аюулт юу ингээд аим насанд ч аюултай. Хүүхд маань хаалгаандаа орохдоо бас биеийн сайхан ядраагаагүй байх хэвээр. Тэгэхээр нөгөө өдөр ирэх тусам өвдөлтний улам ихсэж байгаа, ядралт нь ихсэж байгаа. Дарах нь одоо нөгөө ийштэйч харахаж байгаа юм гэсэн хурцтай явж байгаа болохоор 1 хоногийн өмнө ч гэсэн хаалгаандаа орчвол хамаагүй болно. Нөгөө нэг аврагдах. За манай хосууд маань Тархуул аймгийнхаа Шарангуй сумд ажиллаж амьдардаг ээлжирийн залуу хосуудын төлөөлөл юм бэлээ. За ээж аав нь одоо хаана юу хийдэг вэ? За өнөөдрийн Монголын нийгэмд бидний цалин хөлс ямар бэлээ? Амьдралын одоо болцсон ямар бэлээ? Тэрийг бас манай үзэгчид бас одоо сонсох хүсэж байгаа гэж бодож байна. Манай нөхөр бол юунд оюутлогоо туслан гүйцэтгэх компани GIP компанид механикаар ажилладаг. Би өөрөө болохоор Тархуул аймгийнхаа Шарангуй сумын Дулаан Шарангуйд Нярваар ажилладаг. Одоогоор хүүгээ гаргацсан декреттэй байгаа. Тэгээ миний хүү айлын 4 дахь хүүхэд болоод одонгийн хүүхэд маань байгаа. Тэгээ бид хоёр хүүгээ олох гээд 10 жил нэлээд болсон олохгүй. Тэгээ хүүгээ олчаад бөөн баяр болоо. Тэгээ хүү маань төрснөөхөө дараа ч элдв ингэж өвчин ороогоод янз бүр болоод идэггүй. Тэгээ бид тэр хүүхдээ бас 2 сартай ахт нь уул нь үзүүлжсэн байхгүй. Тэгэхэд бүх эргэтэн зүгээр хэвэн гэд хэлжсэн. Тэгээд сая ийм хариу сонсож хүүхдээ ийм байдалд хүрсэн гэж огт төсөөлөөгүй. Тэгээд хүүхдээ ингэж хорт авдартай ингэж өвдөж байгаа их хүн өвдөх үнхээр хэцүү. Хэрвээ би өөрөө тусцсан бол арай надад хамаагүй дээр хас энэ жоох хүүхдээ ингэж амар өвдөлт мэдрүүлж ингэж хүнд өвчин. Яг болохоор миний хувьд болохоор үнхээр хэцүү байна. Та бүхэн үнэхээр бид хоёр туслаад өгөх юм бол удахгүй бид хоёр сайхан мэдээтэй манай гэр бүл илүү бүтэн халуун ам бүлээрээ байх боломжийг маань олгоод өгөөч л гэж гуйж байна. Бүртээ ээж алхан бид хоёрт нийтээд боломжоо гарыг сунгаад өгөөч л гэж гуйж байна. Нөгөө нэг энэ өвдөлт нь бүр өөрт нь айгүй хэцүү. Одоо гадар хов цуцсан хүмүүс үедээ бүр ингээд хажууд шингээд өөрт нөгөө зовир таагаад байгаа байхгүй. Тэгээд одоо энэ нь бүр ингээд бондоогоод тэгээд эндээсээ бүр амар болсон юм. Тэгээ нөгөө хим имжлэгээ жоох ингээд бариад арай гайхуу багасч байгаа. Тэгтээ нөгөө доторх хэмжээ нь бол хивэндээ байгаа. Нөгөө гадна тал руу явж байгаа нь арай жоохон багассан л гэсэн үг л дээ. Тэгээ энэ нь одоо бүр ингээд халуурж байгаа. Хүүхэд нөгөө нэг халуун бүр ингээ 39 хүрдэн штэ тий. Бүр тэнээс ингээ халуун дүүгээл гар хүлэн халуун дүүгээл тий. Тэр болгоно үнэхээр хэцүү. Тэгэл нөгөө нэг унтаж мунтчихтаа хүртэл нөгөөт нь өвтгөрөө. Айгуу зэвэрхэн ёо гэл унтахаар бүр зүрх шимширэн байгаа юм чи. Тэгэхэд энэ аюул төвчнөөс гарахад Монголын манд бүх нийт ээжүүд гэр бүлүүд бүх сайхан хүмүүс маань нэгдээд өгөөрөө л гэж гуйж байгаа юм. 270 сая төгрөг гэдэг бол одоо яг дундаж амьдралтай бид бүхний хувьд асар их мөнгө байдаг. Тэгээ нууц биш бол одоо 270 саяас хэдэн саяыг нь бүрдүүлсэн байгаа вэ? Сошиал орчинд бас пострууд явсан байсан. Тэгээ мэдээж дийлэн хувь нь бүрдээгүй байгаа л уу гэж бас харж байна л да. Одоогоор бол бид хоёрын одоохондоо тэгж яг тэтэн саяар бүрдсэн юм аа. Бид хоёр одоо хим имжлэгээ хийлгээд сарын хугацаа олж байна. Тэр хугацаанд одоо нөгөө хим имжлэгийг хийхээр химийн дараах нөгөө уураг, шингэн хоол, тэгээ хороо тайрлах нөгөө нэг ашигтай бактери гэл өдөрт сая ч юм уу, сая гарна ч юм уу, 800 мянга ч юм уу тий янз янзын зардал гардаг. Хүүгээ нөгөө яагаад бол жоохон байгаа болохоор хурдан ингэж хорийн хурдан тавьлээ. Цагаан эсийн унгайхан бол бүр эрсдэлтэй байдаг болохоор цагаан эсийн унгайхын тулд бас байж болох юу л хэрэгтэй нэ тэр болгоныг хэрэгжилж байгаа. Тэр нөгөө өдөрт ингээ имчилгээний зардлууд гарч исэн болохоор бид хоёрын хувьд байгаа боломжит мөнгөө ягаа. Дээрээс нь ганц нэг гэр бүл байна. Гэр бүлийн найзуудын тий ах トゥ хамаатан садан гэл яг хүүхдээ хэрэгтэй бүх юмаа хэрэглээл явж байна. Одоо бол яг 50 ус руу ингээ явхад бид хоёрт бол одоогоор яг бэлэн тэд гэсэн юм бол байхгүй. Тийм болохоор
Монголын маань ард түмэн маань туслаад өгөөч. Бид хоёр бас өөрсдөө байгаа боломжт юу вэ те? Тэр болгоноо бас хүүхдтэйгээ төлөө бас зарцуулна. Тийм л юм. Эмчнэрийн хувьд ойрын одоо тэдэн сарын дотор бүрдүүлээрээ хугацаа алдаж болохгүй гэсэн хугацааны зүйл хэлсэн. Одоо нөгөө нэг энэ хурцтай явж байгаа болохоор бид хоёр 1-2 хоногийн өмнө ер нь очих хэрэгтэй. Тэгээд хугацаа алдах тусмаа хүүхд маань эсэлтэй байхгүй. Тэгэхээр мөнгө бүрдчихдэг бол тий өнөөдөр ч хамаагүй, маргааш ч хамаагүй явчмаар юм. Тийм болохоор одоо мөнгө л хамаг юмыг шийдэх гээд байна. Тэгээд тийм болохоор танаа телевизэд хандаад бид хоёр туслаад өгөөч гэж ирсэн байгаамаа. За та бүхний харж байгаачлан манай Дархан Уул аймгийн буюу одоо Шарангуй сум аймгийн харьяад энэ нэгэн одоо залуу хосын гэр бүл маш хүнд мэдээлэл дуулдаад байгаа. Тэгэхээр та бүхэн сая сонслоо 270 сая төгрөг гэдэг бол асар их мөнгө. Гэхдээ энэ мөнгийг одоо бид бүхэн бүрдүүлэх боломжтой. Та бүхэн энэ одоо сайхан гэр бүлийг элэг бүтэн үлдээхэд энэ ананд хүүг маань эрүүл саруул цаашид өсөн торнож Монгол улстай хэрэгтэй иргэн болж төлөвшөхөд өөрсдийн гараа сунгаач гэж чин сэтгэлээсээ бид бүхний зүгээс хүсэж чинь та бүхэн мөнгө одоо 5 10 20 100 те 1 сая 2 сая их баг гэлтгүүгээр өөрсдийн чин сэтгэлийн гараа энэ доор харагдаж байгаа. Ээжийнхэн дансны дугаарах те ээжийнхэн дансны дугаар руу хийгээд өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингээ та бүхний өгсөн одоо чин сэтгэлийн мөнгө хандуу бүрдэж чадах юм бол маргааш ч байсан хамаагүй ойрын идэхэн хоногтой ч байсан хамаагүй эртхэн Тайван улс руу явж ийж ананд хүү маань завхар багтаагаар одоо бүрэн эмчлэгдэж энэ муухай хорт авдар гэдэг өвчлөөсөө салах боломжтой байгаа юм байна. За тэгээд манай ээжэд бас дахиад хэлээгүй үлдсэн ч юм уу, дуртаагүй хэлээ гэж бодож исэн зүйл байвал хоёлаа энэ зэгт бас үзэгчтэй хэлээд тэгээ ер нь ярилцлага өндөрлүүлээ гэж бодож байна. Дархан бол аймгийн нийт албан хаагч тий. Тэгээд манай Дархны нөгөө нэг 3 сум маань бүр төлхөө ирлээ. Бид хоёрт тусламжийн гараа сунгаад нэгдээд өгөрөө, шеэр хийгээд өгөрөө л гэж хүсэх байна. Тэгээд хүүхэд гэдэг бол бидний хамгийн үнцэнтэй зүйл. Тийм учраас хүүхдийн маань настай одоо гэр бүл маань халуун дулаан уур амьсгалтай байханд бол та хэд маань өнөөрөө нэгдээд өгөрөө л гэж хүсэх байна. Тэгээд үнэхээр одоо ингээ хандив маань нэгдээд бид хоёр 50 улс руу явчих юм бол удахгүй та бүхэнтэйгээ баяртай мэдээтэйгээ бас уулзголноо л. За урдаа одоо зарлан бүрдээд баяртай мэдээтэй уулзахыг одоо хүсээрэж байна. Ананд хүмүүний эрүүл саруул балаар ангийн тул та нар маань хандив хэрэгтэй байгаа шүү тийм ээ Ананда. За өдөрч та бүхэн сонслоо. Тэгэхээр хандив аян нэг дээрээ буян нь буцаж ирэхдээ будаа шиг асгардаг Монгол хүн сайн санааны үзүүр шарт тос гэдэг ингээд та бүхнийг одоо анд хүү маань хандив аян нэг дээрээ гэж хүсэж байна. Хөтөлбөрт анхаарал хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээлэл үзүүлье. Дархан Уул аймгийн хэмжээнд гамшихаас хамгаалах, урьсан сэргийлэх мэдлэг олгох сургагч багш нарыг бэлтгэж байна. Энэ талаарх мэдээллийг гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөсөө тодруулснаар хүргэх болно. Аймгийн гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс санхүүжүүлэн Дархан Уул аймгийн 5 дугаар бүс буюу Дархан сумын гэр хорооллын бүсийн 1 3 8 13 30 31 32 дугаар цэцэрлэгт гамшигаас хамгаалах, урьсан сэргийлэх мэдлэг олох булан байгуулах төслийг хэрэгжүүлсэн. Мөн өнгөрөх онуудад Шарангуй сумын 4 дугаар цэцэрлэгт байгуулж өгсөн бөгөөд Дархан сумын 27 дугаар цэцэрлэг өөрсдийн нөөц бололцоонд төшөглөн аюулгүй амьдрах буланг байгуулсан байна. Тэгвэл энэхүү төслийг илүү үр дүнд хүргэх зорилгоор сургалт дадлахын булангийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэх түүнүүдийг ашиглах, бага насны хүүхдийг гамшигаас хамгаалах, эрслээс өөрийгөө болон бусдыг хамгаалахад сурах, мэдлэг чадвартай сурагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гамшигын эрслийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Янжмаа хамтын ажиллагааны хүрээнд мөн бүгд найрамдах Солонгос улсын Кёнгийн аймгийн анхны тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцсан туршлагаасаа хуваалцлаа. Гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн даргыг бол манай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ахалдаг. За гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2025 онд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 19 томоохон ажлууд төлөвлөсөн байж байгаа. За энэний нэг том ажлууд бол энэ цэцэрлэгийн сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд аюулгүй амьдрах ухаан сургах, дадлагжуулах чиглэлээр 7 цэцэрлэг дээр энэ жил төсөл арга хэмжээ хэрэгжсэн байгаа. Энэ нь болохоор хүүхдүүдийг одоо гамшиг болон алт өмрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл олгох, бага наснаас нь одоо сургаж бэлтгэх энэ чиглэлийн одоо зориултын сургалтын танхим бэлтгэх юм төсөл байсан. За энийг төсөлтөй холбогдуулан энэ дээр байгаа багш сургууль хүмүүжүүлэгч нарыг энэ гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдлэг мэдээлэл олгох чиглэлээр
өнөөдөр одоо гол ажил явуулж байна. Одоо үндсэндээ материалын баазанд бэлэн болсон энийг сургах одоо мэрэгжлийн одоо багш сургагч хэрэгтэй болдог. Тийм учраас энийг бол багш сургууль хүмүүжүүлэгчийг түшиглэн одоо хийж хэрэгжүүлэхээр ингээд өнөөдөр бүх одоо 7 цэцэрлэгийнхаа төсөл хэрэгсэн 7 цэцэрлэгийн одоо эрхлэгч багш сургууль хүмүүжүүлэгч нарын дунд энэ гамшигаас урьдчилан сэргийлэх бага насны хүүхдүүдэд энэ чиглэлийн мэдээллийг одоо хэрхэн яаж зөв хүргэх вэ гэдэг тал дээр голлоо анхаарлаж эдгээр багштайгаа сургаж бэлтгэх үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Сургалтын үеэр дархны нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эм Нямбатар гэмтлийн үеийн анхан шатны тусламж сэдвээр мөн Дархан улаан аймгийн скаутын холбооны сургагч багш Инх Хотхон бат ирээдүйнээр шүглийн дуунаар сэргийлэх сэдвээр тус мэдээлэл хэлээ. Сургагч багшийг бэлтгэх чадахжуулах, тэднэр дамжуулан хүүхэд багчуудад аливаа төрлийн гамшиг ослоос өөрсдийгөө хамгаалах, мэдлэг дадлагтай болох ажлууд шат дараатаагаар хийгдэн гэлээ. Бизнес мэдээлэлээр хөтөлбөр өргөжлөх хөрөнд тодорхойлбол мөн парфюм дэлгүүр зарим бараа бүтээгдэхүүнээ Улаанбаатарын үнээс чихэм дүүнээр худалдаалж байна. Ингээд аман молоос бэлтгэсэн мэдээллүүдийг үзүүлэх болно. Туу удахгүй шинэ жилийн баяр, Крисмсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан та бүхэндээ маш гоё дэлгүүрийг дэлгэрэнгүй танилцуулахад бэлэн боллоо. За энэ ямар учиртай дэлгүүр вэ гэхээр шинэ дархан аман моолын 2 давхар урсдаг шатаараа чигээрээ яваад 214 тоотын мөн парфюм дэлгүүр байгаа. Мөн парфюм дэлгүүр хамгийн дээд зэрэглэлийн чанартай 100% оригинал, үнэртэн, үнэт эдлэл, бэлэн хувцас, карт хөлдөр, цүнх гэх танд хэрэгцээтэй маш гоё үн цэнтэй бүтээгдэхүүнүүдийг дархандаа оруулж ирдэг цорын ганц дэлгүүр байгаа гэдгийг онцлон хэлэх гэсэн. Хамгийн ихэнд онцолж байгаа бүтээгдэхүүн бол мэдээж үнэртэнгүүд байгаа. Эдгээр үнэртэнгүүд бол холбооны бүгд найрамдах Герман улсаас оруулж ирдэг 100% оригинал үнэртэнгүүд. Тэгээд дархандаа бол хамгийн олон нэр төрлийн үнэртэнгүүдийг энэ дэлгүүр оруулж ирдэг гэдгээр хэдийнэ танигдсан байгаа. Маш одоо олон зөв өөрчлөлтөйгч татсан ийм гоё дэлгүүр байдаг. Мөн парфюм дэлгүүрийн одоо оруулж ирсэн үнэртэнгүүдээсээ бүгдээрээ танилцъя л да. Энд бол Tom Ford байж байна. Маш алдартай Tom Ford байна. Christian Dior-ийн limited edition Rose Kabuki-оос ирсэн байгаа. Та бүхэн маш одоо мэдж байгаа сүүлийн үед бол тренд болоод байгаа. Нэрд гараад байгаа Rose Kabuki-оос ирсэн байна. Дээрэс нь энэ мэтчлэн маш олон төрлийн уснууд байгаа шүү. Jimmy Choo, Miss Dior, Valentino, Chanel, Jo Malone, Versace. Энд харагдаж байгаа Пакратоос ирсэн байгаа. Эдгээр уснуудыг та бүхэн заавал том савлгаатаагаар нь авах шаардлагагүй. Өөрсдөө үнэртэж үзээ, тестлэж үзэж байгаад өөртөө тохирсон грамаар нь авах боломжтой байгаа шүү. Мэдээж шинэ жилийн баяраар, Крисмсийн баяраар хайртай татны хүмүүстэй хамгийн үн цэнтэй бэлэг хайдаг хүмүүсийн хувьд үнэртэн хамгийн зөв сонголт болдог. Тэгэх юм бол аман молын 2 дугаар 214 тоотод мөн парфюм дэлгүүрт ирэх юм бол ийм олон төрлийн 100% оригинал буух эзэн буцах хаягтай албан ёсны үнэртэнгүүд таныг хүлээж байгаа шүү гэдгийг дахин дуулахад таатай байна. Дараагийн та бүхэндээ онцолж хэлэх зүйл бол мэдээж Крисмс шинэ жилийн баяр зориулсан бэлгийн сетнүүд байгаа. Энэ бол дэлхийд алдартай Christian Dior брендийн яг одоо дэлгүүрийн үнээр нь зарагдаж байгаа. Үнээр дарханчууд маань авах боломжтой байгаа шүү гэдгийг онцлие. Christian Dior-ийн ийм гоё бэлгийн багцуутай цаанаасаа ингэж гоё одоо уудалчихсан маш гоё юмсэг тансаг энэ Christian Dior-ийн бэлгийн багцуутай хайртай татны хүмүүстэй яг Christian Dior-ийн дэлгүүр дээр байгаа үнээр нь авах боломжтой байгаа шүү. Ингийн тулд та аман молын 2 дугаар 214 тооцод байрлалтай мөн парфюм дэлгүүрт ирэхэд хангалттай байгаа шүү. Энд харагдаж байгаа ер нь бол Christian Dior-ийн бэлгийн сетүүд маш олон төрөл байгаа юм байна. Зах тухаас нь та бүхнийг харуулъя те. Энд бас байна. Мөн парфюм дэлгүүр бол яг энэ одоо бүтээгдэхүүнээрээ үнээрээ бол дарханчуудтай хэдийнэ танигдсан юм маш одоо сайхан дэлгүүр байгаа. Тэгээд энд бас харагдаж байна. Гаднах одоо төрхийн хувьд бол их олон өөр төрлийн одоо сонголттой бэлгийн сетүүд нь ийхүү гарсан байгаа юм шүү. Christian Dior брендийн бэлгийн сетүүд дотор юу байгааг та бүхэн мэдчихлээ харж болж байна. Энэ бол юм гэршлактайгаа уруулын буудаг, тоос ингээд сормуусны сет байна, уруулын сет байна. Үнэхээр тансаг гоё сетүүдийг ингээд манай мөн парфюм дэлгүүр аваад ирсэн байгаа байна. Мэдээж таны өгж байгаа энэ бэлэг хайртай хүнд чинь хамгийн үнцэнтэй хизээч мартагдахгүй маш гоё тансаг бэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр та бүхэн энэхүү бэлгийн сетүүдийг өөрийн гараараа мэдэрч өөрөө үнэртэж үзээд авахыг хүсэж байх юм бол аман молын 2 давхар урсдаг шатаараа чигээрээ яваад энэ шилэн одоо
хантай байгаа шүү. Шилэн хантай Moon парфюм дэлгүүр төрөлцөж ирээрээ. Энэ мэдчлэн маш гоё Крисмсийн бэлгийн сэтүүдийг та бүхэн өөрөө мэдрээд худалдаж авах боломжтой. За энд харагдаж байгаа нь болохоор за Victoria's Secret-ийн бэлгийн багцууд мөн харагдаж байгаа юм байна. За шинэ жил зориулсан одоо Advent календартай ийм гоё бэлгийн багц байна. За дотор нь ингээд олон төрлийн үнэртэнгүүд. За Victoria's Secret-ийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас орсон байгаа юм байна. За доошогоо харуулах юм бол энэ шилэн хоргон дотор мөн Victoria's Secret-ийн өөр бас нэгэн одоо нэлээд том одоо савлгаатай шинэ жилийн бэлгийн багцууд ингээ ирсэн байгаа. Энэ мэтчлэн Moon парфюм дэлгүүрт олон төрлийн сонголцтой бүтээгдэхүүнүүд хамгийн гол нь буух эзэнтэй буцах хаягтай 100% оригинал бүтээгдэхүүнүүд зарагддаг байгаа шүү. За тэгээд Герман улсаас, Америк нэгдсэн улсаас оруулж ирдэг. За эдгээр харагдаж байгаа үнэртэнгүүд, эмэгтэйчүүдэд маань зориулсан гоё үнэт эдэллүүд, за мөн гоё цүнхнүүд. За яг 100% оригинал цүнхнүүд олон төрлийн сонголцтой байна. За дээрэс нь карт холдерууд их олон төрлөөр ирсэн байгаа юм байна. За ер нь шинэ жилийн баяраар ингээ хөөрхөн тийм том биш жижигтэр гоё бэлэг хайж байгаа хүмүүсийн карт холдер их гоё бас бэлэг болдог байгаа шүү. За тэгээ Victoria's Secret-ийн ийм гоё одоо карт холдерууд жижиг хөөрхөн мини байгууд тэгээ та бүхний харж байгаачлан мини байгууд бас их Coach их байна. Энэ мэтчлэн гоё цүнхнүүд бас эдний дөрвөн сонголттой ирсэн байгаа юм байна. Хамгийн гол нь 100% оригинал гэдгээр эдний дэлгүүр дархандаа бол цорын ганц гэдгээр хэднээ танигдсан байгаа. Таны худалдан авч байгаа бүтээгдэхүүн бол 100% оригинал гэдгийг та бүхэнд батлах олон одоо гэрчилгээнүүд, мэдээллүүдийг та бүхэнд харуулна. За сүүлийн үед бас хүмүүс маань Америкийн нэгдсэн улс руу, за Европын улсууд руу 100% оригинал гэж бодож хэмжээний мөнгө одоо шилжүүлж бүтээгдэхүүн худалдаж авч захиалж байгаа боловч яг ирснийхаа дараа оригинал биш гэд нь одоо харагдаж байгаа. Залилангийн шинжтэй одоо зүйлсүүд маш их тохиолдож байгаа. Тэгэх юм бол та бүхэн Moon парфюм дэлгүүрт ирээд 100% оригинал бүтээгдэхүүнүүдийг одоо баталгаатай, найдвартай байдлаар худалдан авалт их боломжтой байгаа шүү. Энэ хэсгийн хальт ингээд дахиад харуулчих. Энэ хэсэг болохоор эмэгтэй бэлэн хувцаснууд, гутал, за күрчхнүүд, за мөн гоёлын даашинзнууд бас ирсэн байгаа юм байна. За тэгээд мөн гуталнууд, дүүпэлнүүд, пүүзнүүд гэдэг. Ер нь энэ Moon парфюм дэлгүүрт их олон төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг. За та бүхэн өөрсдөө биеэрээ ирээд сонголтоо хийх юм бол за хий нэгэн хайртай татны үндэ бэлэг болгож өгөх, за өөртөө гоё үн цэнтэй хөрөнгө оруулалт хийж худалдан авалт хийх бүрэн боломж бол таныг хүлээж байгаа. За үзэгчдээ Moon парфюм дэлгүүрийнхаа хаягийг дэлгэрэнгүй танилцуулъя. За бид бүхний харж байгаачлан Амуу Молл ихтлгүүрийн за урсдаг шатаараа 2 давхуртаа гарна. За яг урсдаг шатаараа гараа чигээрээ та бүхэн харж байгаачлан манай Moon парфюм дэлгүүр ингээд шилэн хантай, шилэн хаалгатай байрладаг байгаа шүү. Гаднаасаа ч гэсэн та бүхэн ингээд Moon парфюм дэлгүүрийн худалдаж байгаа 100% оригинал үнэртэнгүүдийг, бусад одоо бүтээгдэхүүнүүдийг, үнэт эдлүүдийг ингээд харах боломжтой гэсэн. За тэгээ мэдээж маш олон зуун нэр төрлийн одоо бараа бүтээгдэхүүн үнэртэнгүүдийн сонголт, бэлгийн сонголтууд, бэлгийн сэтүүдийн сонголт байгаа учраас тэр бүрчлэн та бүхэндээ эхлээд бол цаг мэдээж хөрөлцөхгүй. Тийм учраас та бүхэн өөртөө болон хайртай дотны хүмүүстэй хөрөнгө оруулалт хийж Крисмсийн шинэ жилийн баярын хамгийн үн цэнтэй бэлэг болгож Moon парфюм дэлгүүрээс худалдан авалтаа хийгээсэй гэж та бүхнийг уриалгах байна. Буух эзэнтэй буцах хаягтай дархандаа цорын ганц Америкийн нэгдсэн улс Германаас оруулж ирдэг үнэртэнгүүд, үнэт эдлүүд, гар цүнх, за карт холдер, бэлэг хувцсуудыг та бүхэн худалдан авалт хийгээрэй. Амуу Моллын 2 дахь 214 тоод Moon парфюм дэлгүүрээр үргэлжлүүлэхийг урьж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Монголчуудын дунд хэдийнэ танигдсан эрүүл мэндийн бадамын брэнд Дархан хотын Амуу Моллын 3 давхурт шинэ салбараа нээгээд байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Амуу Моллын 3 давхурт бадамын брэндийн
дэлгүүр нэгдсэн та бүхэн ирж үйлчлүүлээрэй. Энд бол 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байна. Одоо бол манай дарханчид бол ихэнх нь бол ханиадны давс авч байна. Хүүхдийн ханиадны тос авч байна. Ер нь бол их ханиадтай байгаа учраас хүмүүс ханиадны тос болон давсыг их авч байна. Энд бол бүхэл төрлийн давс байна. Бөөр, нуруу, тэгээд ээжүүдийн цай, алжаал тайлах цай, одоо тэгээд дүүрэн цай гэх мэтийн цайнууд бол бүгд байна. Гол онцлог нь бол эрүүл хүн эрүүлэр хангарыг гэд урайтай манай Бадмын брэндийн урай. Ер нь бол давсан бүтээгдэхүүнүүд их байдаг. Давсаар эрүүлждэг. Манай монголчууд бол их мэдж байгаа 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Баяртай гэдэг эрдэмтэн маань Германд байдаг. Энэ хүний бүтээсэн бүтээлүүд байгаамаа. Та бүхэн манайд ирж үйлчлүүлээрэй. Дараагийн мэдээ. Аман Монголын Ever Share брендийн дархан салбарт шинэ жилийн limited edition онцгой бүтээгдэхүүнүүд өргөн сонголттой ирсэн байна. Үзэгчтэй туутахгүй шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан та бүхэндээ Аман Монголын B1 давхрын B-1 тооцод байралтай дэлхийд алдартай Ever Share-гийн дархан салбар дэлгүүрээс мэдээлэл үзүүлэх гэж байна. За танаа салбар дэлгүүрийг онцлох одоо шинэ жилийн бараа бүтээгдэхүүнтэй байгаа маань энэ тухай мэдээлэл өгөхгүй юу? За сайн байцгаана уу, бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай 2026 онд зориулагдсан Ever Share брендийн limited edition бүтээгдэхүүн маань дарханд ирсэн байна. Бүтээгдэхүүнүүд маань одоо харилцагч, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэй бэлгэлэхэд зориулагдсан маш гоё өвөрмөц савлгаатай, үнэрний хувьд бол маш тансаг мэдрэмжтэй өвөрмөц ийм бүтээгдэхүүнүүд ирсэн байгаа. Та бүхэн маань хайртай дотны хүмүүс, хамт олон байгууллага, найз нөхдөдөө манай Ever Share брендийн edition брэндээс бүтээгдэхүүнийг онцгойлон гаргасан бүтээгдэхүүнээс сонгоо авч үйлчлүүлээрэй гэж хүсэж байна. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхэндээ хаягийг дахин хэлэхэд жишээ нь дархан Аман Монголын 1 давхраасаа доошоо буугаад B1 давхрын яг шатны зүүн гар талд байрлаж байгаа шүү. За дэлхийд алдартай Ever Share брэндээр бүгдээрээ үйлчлүүлж шинэ жилийн limited edition бэлэг болон бүтээгдэхүүнээс нь худалдаа авалт хийгээрэй. Үзэгч та бүхэндээ бидний бэлтгэсэн орон нутгийн болон бизнес мэдээллүүдэд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Та бүхэн энэ мэдчилэн бидний телевизээр төмбөсийн хэмжээнд өөрийн бизнесээ сурчлах хүсэлтэй байвал 88-ээс 45 44 дугаарын утсаар холбогдорой. Баяртай үзэгчдээ маргаашийн дугаараар эрг уулзъя.